сүүлийн 2-7 хоногт надад маш их мэдрэгдсэн юм бол би ер нь аюу юу яасан. Аюу их тийм бусдыг ойлгож эхэлсэн. Урдын тэр иргэдүүцэл, дургуутсал, шүүмжил бол эрс багассан. Яг ингээл байгаагаар нь хүлээж аваад аюу тийм амар амгалан мэдрээл, өөртөө ч бас аюу баяр хүрээл. Тэгэл ер нь өөрийгөө ажиглах, тэгээ өөрийгөө их ажигладаг болоод юм сэтгэл хөдлөлөө мэдрэмж аюу анзаарч байгаа. Гэхдээ нэг таагүй юм болонгууд нэг учиргүй PQ-гээ хийхгүй тэрийг мартчихаа. Гэхдээ зүгээр би өөрийгөө аюу анзаараад за таагүй юм бодож байна. За бусдыг шүүмжилж бодож байна гэл ингээл. Тэгэхээр жилийн дараа гэхээр тэгээ яг энэ хичээлээс миний олж авсан хамгийн том болтгол яг тийм өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх болон өөрийнхөө мэдрэмжийг маш сайн анзаардаг болж байна. Тэр мал улам хөгжсөн байх болоо да. Тэгэхээр илүү нэг тийм сэтгэлийн амар амгалан тийм тайван байдал бас тэгээд хямрах үе байсан. Тэрх болгонд дүү шинжилгээ хийлсэн. За юунаас болоод хямрав? Юунаас болоод би юм бодов? Яг тэрнээс болоод тэгжээн. За яг тавгүй байна. Би тэр тийм амархан би тавьшчихдаггүй байна гэл би өөрийгөө л анзаараад байсан. Тэгэхээр жилийн дараа гэхээр чи одоо энэ мэрэгэн хүнээ амьдралын бүх талбаруудад яаж хэрэглэх вэ гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр хоёр дахь асуулт байгаа. Тэрэн дээр л илүү ажиллах байх гэж бодож байна. Илүү ажилласаар арай илүү үр дүнд хүрэх байх л гэж бодож байна жилийн дараа. Тийм л байна да. Баярлалаа.